охиноо харахаар л те намайг төрөх үед нэг хүн тэгээ хэлсэн юм а. Танаа охин чамд айгүй их юм авчирнаа. Танаа охин чамд айгүй их хүч өгөх баха. Танаа охин нэг л өөр гэж надад нэг хүн хэлж ирсэн. Тэгээ би охиноо хараад бүр ингээд хүүхэд чинь амар гоё юм байна. Эрэгтэй хүүхдээс бүр шал өөр. Гэхдээ гоё л доо миний хурагт гуруулаад гоё. Хоол ихээр залхуурсан өдрөө хийдэг удаан гомтой хуурах хийлээ бүгдээрээ хадгалаад аваарай мөн шээрлэхээ мартва. За орцонд амтад чинжүү, 3 өнгийн чинжүү, луван, за бууцай, мөг, мах, сонгонд л орж байгаа. За сонгоноо баг зэрэг хуураад шараад өгнө. За тэгээд дээр нь махаа хийгээд, нутаг сарамс хийгээд, чинжүү олон бусад орцнуудаа бүгдийг хийгээд баг зэрэг хуурж өгнө. Шараад ерөөхдөө нэг жоохон шарсан амт оруулаад хураад өгнө. За дээр нь острий соус, харжан, өтгөн жам гэж нэрлэдэг тий. За тэгээд давс өөрийн амтлагаагаар ус хийгээд ногоогоо болтлон жигнээд ногоо босны дараа удаан гомгоо дээр нь тавиад халаагаад өгнө. За хэсэг хугацаанд жигснийхаа дараа бутлаад нэлээсээ бутгаад өгнө. Тэгээд усыг ширэхтэл бас бутхан. За хамгийн сүүлд би жоохон жаа нэмдэ багцсан юм шиг байна. За тэгээд дээр нь өндөгнийхөө шарыг түүхийгээр нь шараад нүдэл шараад итгэлээр айгуу гоё амттай болдог шүү. Ямар ч гэсэн энэ маш хурдан болдог. 20 минутын дотор л болдог бол гэхдээ амттай, үзэмжтэй хүүхдүүд бол айгуу дуртай иддэг. За бүгдээрээ дагаад хийгээрэй. Зүгээр хоол хийгээл эхэлсэн. Тэрнээс яг нэг амар супер тоогооч биш байгаа даахгүй. Контент хийгээл эхэлсэн чинь хүмүүс хүлээж авч байгаа нь нөгөө нэг энэ хүн барыг тоогооч гэ хүлээгээд авцсан юм шиг лээ. Би бол зүгээр л гэртээ гэрийнхэндээ дуртай хоолыг л хийж өгдөг. Зүгээр гэрийн одоо сайн эзэгтэй юм уу? Тэгээ нөгөө нэг хүүхдтэй ингээ хошин шогийн яриад ингээд ам барьсан хошин шог дэр ингээд идэг. Тэдний хүүхэд манай хүүхэд хоёр ер нь бол насны хувьд ойролцоо болохоор тэрийг харж өрөөхөдөө бол ийм юм бас бэд юм байна гэжсэн. Гэхдээ ер нь бол хүүхдэд төрүүлчээд байж захта би нөхөртөө хэлээд байсан. Би ингээ гинт контент хийгээд эхлүүл яах вэ гэл. Тэгэхээр маа нөхөр болно штэ гэл. Тэгэхээр арай нөгөө зориг хүрхгүй явж манай хүүхэд нэг 4-5 сар хүрсний дараа би гинт контент хийж эхэлсэн. Тэгээ нөгөө өөрөө ингээд нэг хуваараа ямар нэг юм хийх сонирхол ингээд айгүй олон жил ингээ яваад байжгаад тэгээ би за ер нь би нэг сормоос гоо сайхны салгантай болвол яад ингэж бодоод охиныгаа 2 сар хүрсний дараа сургалтанд суугаад тэгээ ингээд гэртээ бүрстэ янз ингээд оюутан охтуудыг авчираад үнгүү чигээл үнтэй чигээл өстэй явж өгсөн. Тэгээд нөгөө тэр чинь амар хэцүү нарийн мэрэгчлэн байлээ л дээ. Тэгээд нөгөө хүүхэд уйлаад нөгөө хүнээ ингээ хэвтүүлээд иж болохгүй. Тэг амар сэтгэлээр унаал за би юу ч хийж чадахгүй болцсон юм байна. Одоо ингээл гэрээ авгаалчих яг. Тэгээ ингээд амар сэтгэлээр унж явж байгаа. За ер нь надад нэг ботсон юм бидэг штэ. Би юм контент хийж эхлэе гэж бодоод. Тэгээд тэрийг хийж эхэлсэн ба. Каракед ордог хэчээ. Эцэн бидний алтан хөмөрөө Инви тансаг байгуулда хайртай Ирэн зууны наран дэлгүүж Эрдэм хүний бүтээл хайртай Хүн төрлөختний Хэрвээсээ төрүүлж Үгүйсээр илнээ тэвэрсэн Дэлхийш танаа бид хайртай Дэлхийш танаа хайртай болохоор Дэлхийш та муухнастай Одоо ерөнхийдөө бол яг зориод те тодорхой хэмжээнд би ч одоо дэлгүүр нэхийн тулд надад мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг нөхрөөсөө одоо нөхрийн дэмжлэгээр дэлгүүрээ нээчихэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрийг юухаа олох тий нөхөх хэрэгтэй, олох хэрэгтэй мэдээж хинч шатыг гэж юм эхлэхгүй шүү дээ тий. Ер нь зөв юм а зөв цагтаа зөв хүмүүстэй хүргэх нь одоо нөгөө контент бүтээгч болохын эхлэл нь байгаа байхгүй тий. Ямар нэгэн үр бүтээлтэй юм хийгээд мэдээж тэр олон хүн өөрийн чинь үзэлтэн дээр лайк дараад ийна гэдэг чинь тодорхой хэмжээнд би нийгэмд ямар нэг юм харуулад ийн ямар нэгэн байдлаар нөлөөлөд ийна л гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тийм тэр нь бол надад бол айгүй бахархалтай байгаа. Өөрөөрөө бас хаяа жоохон бахархна. Хүүе би чинь ийм жоохон хөвгттэй штэ. Нэрээ би ингэ ийц юм уу гэж бодогдсон заримдаа. Тэгээ бас жоохон зарим юугаа ингээ голно.
Яа энэ жоохон онцгүй болчлаа да яана гэд. Одоо нөгөө захиалгатай рилүүд авч байгаа шүү дээ тий. Нөгөө хүнээс төлбөрийг аваад хийцэн юм да. Жоохон онцгүй болчихгоо тэгээ хямарж байгаа араас нь дахиад хийж өгнө. Дахиад тэгээд нөгөө газар хандлт аваад эхлэнгүүт ёо за тийм байлгүй дээ яана хүний юм авчаад зүгээр ингээд хачи мэчлээ гэж бодогдоод байдаг байхгүй. Мэддэг жоруудын маань юу ч бараг одоо дуусчих шиг үнэтэй. Тэгээ ерөнхийдөө бол интернетээр баяжуулаад хоолны төрөл бол маш олон юм байлаа шүү дээ. Тэгээ бүгдийн чаддаг супер хүн бол биш юм чинь мэдээж суралцсан интернетээ судлана бас үлгэр жишээ авчих бусад контент бүтээгчдээсээ бас суралцсан. Тэгээ ер нь ингээ хэлэхэд бол би сошиалд хинтээч өрсөлдөгч биш. Сошиалд ямар нэгэн байдлаар ингээд яг над чиг контент хийх эсвэл яг адилхан надтай контент хийдэг хүн байвал би хинтээч өрсөлдөгч биш. Хинийхэн ч дээр дор орох гэж байгаа биш. Яг ингээд тусламж хэрэгтэй. Би өөрөө ч гэсэн ичгүй асуучлаа байхгүй нэг яаж хийдэг ингээл. Тэгээ нөгөө хүмүүс ч гэсэн надаас асуухад би бол цааргалахгүй хэлээд өгчдөг. Нэг хүнд ч гэсэн тусалч тийм үү гэсэн тийм байр суурьтай байдаг. Ер нь тэгээд энэ их ажлыг чинь эхлүүлэх болсон шалтгаан энэ хүн шүү дээ. Ерөөсөө энэ хүн л зориг өгч ээжигээ урамшуулж байгаа шүү дээ. За болно миний өхш өргөш арчаа. Миний охин ч нөгөө ирээдүйд ээж болно гэж бодхолоор охиноо ингээ шууд харахаар хайлаад хэлдэг юм билээ. Тэгээ би бүр охиноо харахаар тэгээ би одоо өстө төр хүнтэй суудлан ингээл бүр гар хүлийн муухай олохгүй ингээл гоё хайрласаар агаад ямар ч хайраар дутаахгүй жаал өсгөнө гэх. Гэхдээ бүр тэр чинь бүр ингээ тэнэг мангар болтол нэрхлүүлнэ гэсэн үг биш. Ээж өөрөө одоо өөрийнхөө үйлдэлээр охиндоо ингээд үлгэр жишээ болох юмсан. Мэдээж миний охин ч гэсэн айл гэрт очин хүний ихнэр болох юм чинь бас нөхрөө сайхан халамжилчдаг байвал багаасаа гой цэвэр цэмцгэр байдал бас сурчвал бас зүгээр гэж бодоод тэгээ өөрт нь хэрэгтэй. Тэгээд охиноо ингээ харах болгонд л тэр хуруу мууруу хөл гарын харах тусамд бүр ингээд цаанаасаа ингээ хайр урсаад идэг. Тэгээ бас давхар хүч гарч ирээд байхгүй. Ийм гоё охинтой болсон юм чи би яа хөдлөх ёстой шүү дээ тий. Зүгээр сууж болохгүй. Өөрийгөө хөгжүүлнэ, намайг хараад миний хүүхдүүд надаас үлгэр жишээ аавна. Мэдээж ээж аав нь хөдөлмөрч хүмүүс бол хүүхдүүд нь яг залхуу өсөхгүй байх гэж бодож байна. Тий. Өөрийгөө битгий голоорой өргөн бүдүүн, тарган турхай, боловсралтай, боловсралгүй тэр бол ямар ч шалгуур биш. Бид нар яг нэг зүйл дээр огтлцоод, нэг зүйл дээр ойлголцоод байгаа нь бид нар ээж. Ерөнхийдөө бид нар нэг нэрийн доор ээж гэдэг нэрийн доор бид нар нэгдэж те өөрийгөө хөгжүүлж босгож болно. Тэгээд эмэгтэй хүн болгон энэ гоё хувь заяанд төрдөг. Эмэгтэй хүн болгон үр хүүхдийнхаа одоо инээдх өрөөр баясч идэг учраас энэ л биднэрт аюу гоё урам аз жаргал өгж байгаа. Тэгээд өөрийгөө боловсралтай хийж чадаагүй гэж юусоо битгий голоорой. Хүүхдээ өсөж байгаа энэ хугацаа бол ажил хийж байгаа хүнээс илүү их өндөр хөдөлмөр юм биш үү. Одоо л ойлгож байна. Жоохноос 30 гараад жоохон ойлгож эхэлж байна. Тэгээд өөрийгөө бусад бас ийм контент хийж байгаа хүмүүстэй битгий харьцуулаарай. Хүн болгон өөр, хүн болгон адилгүй. Хүнээс гарах бас одоо юу гэдэг чадамж гэж байна. Жоохон юм хийгээл хөдөлчдөг ээж нар бол тэгж заавал өөрийгөө тий энд хүн юм хийгээд би энтэй адилхан байна гэж юусоо битгий хүчлээрээ хүн болгон өөрийнхөө хэмжээнд л амьдарч байхад бол тэр бол өөрөө одоо юу гэдэг амьдралын нэг шалгуур нь тэгээд өөрийгөө битгий голоорой л гэж хэлмээр байна. Өнөөдөр би бас өөрийгөө айгүйх голдог байхгүй юм бид яана одоо л тархлаад энэ одоо л өстой турахгүй яана би ч энэс дор юм уу энэс ч юм уу гэхээр тийм биш. Одоо хүүхдээ өсөж байгаа цаг хугацаа маань одоо ажил хийж байгаас илүү маш их хөдөлмөр хүн бүтээж штэ. Бид нар барилга бариагүй тий байшин бариагүй машин угсраагүй тийм ажил хийгээгүй. Бид нар бүхэл бүтэн үргэлжлэл хүнийг бүтээж байгаа учраас энэ бол маш том хөдөлмөр шүү. Тэгээ өөрийгөө битгий голоорой л гэж хэлмээр байна. 100 түүчэлэх 100 нэмэтийн сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэтээ